Сайн байцгаана уу? За, нийгмийн даатгалын сангаас олгодог өндөр насны тэтгэврийн даатгалын талаарх товч мэдээллийг та бүхэндээ хүргье. За, өндөр насны тэтгэврэн дотроо 4 төрөл байдаг. За, энгийн өндөр насны тэтгэвэр, за хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр, малчны тэтгэвэр, олон хүүхэдтэй эхийн тэтгэвэр гэсэн. За, тухайн 4 тэтгэвэр маань тус тусдаа өндөр насны тэтгэврийг авах эрх гэж тусдаа болцол нөхцөлийг хангасан байх шаардлагатай байдаг. За, энгийн өндөр насны хувьд бол за 2024 оны хувьд 21 жил 9 сар буюу түүнээс дээш хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгалагчид маань эрэгтэй 60 настай, эмэгтэй 55 настайдаа өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолох эрх нь үүснэ. За, 21 жил 9 сараас доош хугацаанд шимтгэл төлсөн даатгалагчид маань 61 нас 9 сар, за 56 нас 9 сартайдаа тэтгэвэр авах, хувь тэнцвэрлэн тогтоолгоо авах эрх нь үүсэх нь байна. За, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл маань дотроо газрын доор, за хөдөлмөрийн хортой халуун нөхцөл, за хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 3 төрөлтэй байгаа. За, нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн. За, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой нөхцөлд шимтгэл төлж ажилласан эрэгтэй 50 настай. За, мөн адилхан 20 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн. За, мөн нөхцөл 7 жил 6 сар шимтгэл төлж ажилласан 45 настай эмэгтэй даатгалагч маань хөдөлмөрийн хортой халуун нөхцөл болон газрын доорх нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоо авах эрх нь үүсэх нэ. За, нийтдээ 20 жил буюу түүнээс дээш жил шимтгэл төлсөн. За, үүнээс 12 жил 6 сарын хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эрэгтэй 55 настай. За, эмэгтэй даатгалагчийн хувьд бол 10 буюу түүнээс дээш жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан. За, 50 нас хүрсэн байх юм бол хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоо авах эрх нь үүсэх нэ. За, малчны тэтгэвэр маань бол за нийтдээ 20 жил буюу түүнээс дээш хугацаагаар шимтгэл төлсөн байх ёстой. За, үүнээс 15 жил нь малчны нөхцлөөр ажил шимтгэл төлсөн эрэгтэй 55 настай. За, 12 жил 6 сар малчнаар шимтгэл төлж ажилласан эмэгтэй 50 настай даатгалагч маань малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ гэсэн. За, энэ малчны өндөр насны тэтгэвэр дээр малын аа дансыг хавсаргадаг байгаа. За, мөн сайн дураар даатгал төлж шимтгэл төлсөн даатгалагчид маань малын жил тус бүрийнхээ малын аа дансыг хавсрах нь байна. За, эсвэл аж ахуй нэгж болон хүнтэй гэрээгээр мал малдаг даатгалагчид байдаг тийм нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд. За, ийм даатгалагчид маань бол хөдөлмөрийн гэрээг малчнаар ажилласан гэсэн хөдөлмөрийн гэрээг хавсрах нь байна. За, дээрэс нь эмэгтэй даатгалагчдын үед малын аа данс нь өрхийн тэргүүнээрээ гардаг учраас гэрэлтийн давлгаанаас сэрэг болдог байна. За, олон хүүхэдтэй эхийн тэтгэвэр дээр за төрүүлсэн болон 3 хүртэл настайд нүрчлэн аваад 6 нас хүртэл өсгсөн 4 ба түүнээс дээш хүүхэдтэй. За, нийтдээ 20 буюу түүнээс дээш жил шимтгэл төлсөн эмэгтэй 50 настай даатгалагч маань олон хүүхэдтэй эхийн тэтгэврийг тогтоолгоо авах хэрэгтэй байна. За, бид нар хүүхдийн жил нэмэгдүүлдэг байгаа. За, энэ дээр болохоор нэг хүүхдээр 1 жил 6 сарын нэмэгдүүлээд хүүхэд бүрийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа. За, энэ нэмэгдүүлэхдээ тухайн эмэгтэй даатгалагч маань 10 буюу түүнээс дээш жил шимтгэл төлсөн байж хүүхдийн жилийн нэмэгдэл нь орох нэ гэсэн. За, өмнөх хуулиараа болохоор бид нар 95 оноос хойш 1 сар ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төрж нийгмийн даатгалын харилцаанд орсон даатгалагчдэр хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарын нэмэгдүүлээд байсан. За, энэ нь 24 оны 1 сарын 1-ээс эхлээд 10 буюу түүнээс дээш жил шимтгэл төлсөн байж нэмэгдэх ийм хуулийн шин зохицуулалт орж ирсэн байгаа. За, дээрээс нь тэтгэврийн өвлөлттэй холбоотой шин зохицуулалт орж ирсэн. За, энэ нь болохоор өндөр насны тэтгэвэр авсан даатгалагч нас орсон тохиолдолд түүний эхнэр эсвэл нөхрийн тэтгэврийг нас орсон даатгалагчийн авж исэн тэтгэврийн дүнгийн 20%-аар нэмэгдүүлээ олох ийм шин зохицуулалт орж ирсэн. За, энэ дотор болохоор тухайн хоёр даатгалагч маань 20-оос дээш жил хамт амьдарсан байх ёстой. За, дээрээс нь гэрэлтийн баталгаатай байх ёстой. За, дээрээс нь нэг төрлийн сангаас тэтгэвэр авдаг байх ёстой гэсэн. За, нэг төрлийн сан гэдэг байгаа нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг гэж болно. Эсвэл цэргийн өндөр насны тэтгэвэр авдаг гэж болно. За, үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалт хүчний даатгалын сангаас
одоо бас тэтгэвэр авдаг даатгуулагч байдаг тий. Тэгэхээр тухайн хоёр даатгуулагч маань нэг бол өндөр насны тэтгэврийг авдаг. За эсвэл хоёулаа цэргийн өндөр нас авдаг байж ич одоо тэр 20% өвлөлт маань нэмэгдэнэ гэсэн үг. Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт материал маань бол за тухайн даатгуулагч иргэний үнэлэхний тулбар авчрах нь байна. За тэгээд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр. За 21 оноос эхлээд нийгмийн даатгал маань цахим дэвтэртэй болсон байгаа. За тэгэхээр 21 оноос хойш одоо шимтгэл төлсөн байвал тухайн хугацааныхаа одоо лавлагааг өөртөө авчирч болно. За тэгээд хөдөлмөрийн дэвтэр дээр нь одоо шаардлагатай тохиолдолд давалгаа нэмэлтээр авах нь байна. За мөн одоо ажилласан жилийг тогтоолгосон шүүхэн шийдвэрээ байвал одоо авчрах нь байна. За мөн ажилласан жилийнхэн тооцох тухай хуулиар одоо ингээд нөхөн тооцоолж авсан бол тухайн хугацааныхаа одоо нөгөө баталгаачлалтын хуудсыг авчрах нэ. За ингээд нөгөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагчид маань яг нөгөө нас нь болохоор ингээд тулгаад материалуудаа аваа хүрээдэрдэг. За тэгэхээр ингээд наан нь өмнө нь урьдчилсан байдлаар ингээд тэтгэврт орох байгаа даатгуулагчид маань материалаа үзүүлээрээ тэгээгүй улмаас одоо хөдөлмөрийн дэвтэр дээр одоо зөрчил үүсэх тохиолдол байдаг тийм. Одоо орны нөхөн тушаал гаргасан бичил гэдэг юм уу. За эсвэл одоо хамаг дарагдаагүй бичлэлүүд гэх мэт маш олон зөрчлүүд байдаг. За тэгэхээр нөгөө зөрчлүүдийн арилгаад явахаар одоо нөгөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох хоног хугацаа маань хойшилдог. За тийм учраас одоо ингээд тэтгэврийн нас болохоор ирэх биш өмнө нь урьдчилж одоо ингээд материалаа шалгуулбал тухайн даатгуулагч одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөсөө өндөр насны тэтгэврээ тогтоолгоо авах ийм одоо өөртөө маш ихтэй давуу тал байна гэсэн. За дээрээс нь цаг хугацаа алдах байх нэ гэсэн. За дээрээс нь өндөр насны тэтгэврийг цалин суурилсан аргаар одоо тооцож бодож байгаа. За ингэхдээ суур 20 жилдээр маань тэтгэвэр тогтоолгох дундаж цалингийн 45%-аас тооцно. За тэгээ 20-оос давсан жил тутам дээр 1.5%-аар за сар тутамд 1.125%-аар нэмэлт хийгээд за ингээд тухайн даатгуулагчийн одоо сард олгох тэтгэврийн дунд гардаг байгаа. За 2024 оны хувьд бол за өндөр насны бүрэн тэтгэвэр маань 550 мянга, за хувь тэнцэн тэтгэвэр маань 440 мянган төгрөгөөр олгогдоод явж байгаа. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл ажилласан даатгуулагчид маань одоо ингээд тэтгэвэр бодох аргачлал маань өөр байдаг гэж ойлгодог. За тэр нь бол өөр одоо аргачлалаар боддоггүй. За бүх тэтгэврийг бол яг түрүүний миний хэлсэн аргачлалаар тооцож одоо бодолтыг хийдэг байгаа. За гол нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэдэг байгаа нь тухайн даатгуулагчид 60 нас хүрэхээс өмнө хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан учраас одоо ингээд насны болцлын хувьд ингээд наашлуулаад 55 50 настай гаргаад байгаа. Тийм болохоос ш одоо бодолтын хувьд бол өөрчлөлт байхгүй.